Төсвийн үе шат. Төсөв нь боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд үнэлгээ хийх гэсэн 4 үе шат бүхий 3 жил дамсан тасралтгүй үйл ажиллагаа юм. Төсвийн үе шат бүрд төсвийн баримт бичиг боловсруулагддаг. Төсөв боловсруулах. Төсвийн төслийг боловсруулдаг. Төсөв батлах. Улсын их хурлаар тухайн жилийн төсвийг хуульчлан батлана. Төсвийн гүйцэтгэл. Батлагдсан төсвийн хуваарийн дагуу орлогыг бүрдүүлж зарцуулалтыг хийнэ. Тайлагнал, аудит. Жилийн эцсийн тайланд аудит хийн. Улсын их хурл төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн батална. Төсвийн тухай хуулиар төсвийн үе шатанд оролцогч талуудын эрх үүрэг харилцааг зохицуулсан байдаг. Төсвийн захирагч гэдэг нь эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хуваарлах, хяналт тавих, захиран зарцуулах гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг хэлнэ. Төсвийн ерөнхийлөн захирагч. Төсвийн ерөнхийлөн захирагч нар нь холбогдох салбар чиглэлийн хувьд төсвийг захирах дээд удирдлага юм. Чиг үүргээ төсвийн төвлөрүүлэн захирагч, төсвийн шууд захирагч нараар дамжуулан хэрэгжүүлдэг. Тухайлбал, улсын их хурлын харьяа байгууллагын дарга, яамдын сайд, аймаг нийслэл, сум дүүргийн засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар гэх мэт. Жишээ нь хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд. Төсвийн төвлөрүүлэн захирагч. Төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн шууд захирагч нарыг холбогч төрийн байгууллагын удирдлага. Ихэвчлэн орон нутагт салбар нэгжтэй агентлагийн дарга байдаг бөгөөд зарим салбарын хувьд бүтцээс хамааран төсвийн төвлөрүүлэн захирагчгүй байж болно. Жишээ нь хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар. Төсвийн шууд захирагч. Энэ нь тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн анхан шатны түвшинд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагын удирдлага юм. Жишээ нь аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хилцээний дарга.